Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвамек худалдаанд гарлаа. Хүн малын биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Малны бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвамек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Хулан тоосрох талын нүдэн булгийн хашлагад хорууны хэвлдэж өвгдийн минь хөлс туссан юм. Хун цэн чуулсан мэлмэн цэнхэр нууранд нь хурсан олон адууны туурай амар давтсан юм. Үүл шүргэх уулсын элгэн улаан хаданд нь үүр шөнийн заагаар янгэрэг үдэг халилвэ үдийн халуун нарны ган хайлам элсэнд нь үлэг өрөвлийн мөртэй газар ихийн түүхвэ. Тийм ээ. Тэнүүлж хөх салхин зэрэглээтэй хоршин бүжиглэж шивэн толгой бүхэл зүйлэн эргэж хургасаар хацар илбэн сэвшгэд тэртээд цайвалзах хоёр гэрийн зүгээс эрлийн хүнийг ундаарсан шаргал цайны өнөр хангалах нь уудам дэлгэр Монголын минь эгэл нэгэн зураглал. Эгэл энгийн малчны хотод өдөр тутмын ажил үйл баяр хөөр саад бэрхшээл бүхнийг дэлгэж хачир нэмэлгүй хасаж таналгүй зурглан үзэгч та бүхэндээ төлөвлөж байгаа туслах малчин нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Хотны захад зуны наранд тоглоод өгнөн сүүлэн өргөж хаяа даган сүйдэрлэж хотч нохой түр зөөргөлөхөд ор нэгэн амар амгалан мэдрэх мэт сэтгэл таатай бодлого ургуулах нь зуны нэгэн өдрийн агшин зуурын дүрслэл. Энил тайван сайхан цагт нозоорон гараан хонхон суулгүй. Ир хөвөл түүний дараа золго хатуу хавартай малчид маань одоороос эхлэн бэлдэж хашаа хороогоон янзлах зэрэг ажлууд өргөсөөр л байна. Нэвтрүүлгийн оролцогч аймгийн сайн малчин Очирбатих энэ жил шинэ газар хаваржаа барьж тэндээ байгалийн чулуу татан чулуун хороо барих ажлаа нэгэнтээ эхэлжээ. За үзэгчдээ Очирбатих их маань одоо яг энэ газар шинэ хаваржаа одоо барьж байгаа. Одоо ингэ чулуу хороо барьж байна. Чиний одоо машин чулуу болгоо. Энэ одоо хонтоо бол гайгүй л байна шүү дээ. Одоо 7-8 болсон юм уу? 5-6 болоод 7-8 болж байгаа юу? Машин чулуу. Одоо дахиад чулуу авчирна үстэй. Автор замгүй орно уу? Одоо 7 машин дахиад 30-40 машин энэ төрөд хөрхөлөг бол юутай байна. Яг одоо ингээд эндээс ихлээр тэр хүртэл одоо 9 м. Одоо ийш нэг өргөний нэг 30 хавьд явдаг юм уу гэсэн санаа. 30 явдаг юм 20 хэдтэй ч юм уу. Ерөнхий уртыг харж байгаа л явна да. Өөр зүйлийг анхандаа бас чулуу эвгүй л байгаа.
Өөрөө сурчихлаа тэгээд чулуу барьц чулуу болгон дуран болоод ирэл. Урд нь ер нь чулуу ороо барьж ирсэн юм. Үзээгүй юм. Энэ харсаа энэ юу яасныг өөрснөйг. Тэг ингээд нэг ингэж хонхолж онгот авахад ингээд суулгачдаг юм бэл. Энийг л ерөнхий одоо хүн чадсан юм одоо чадах байх гэдэг одоо дүүнэртэйгээ нэг энэ дээр нэг бодон доор нэг аварж аюутай болтго юм. Тэг энэ дээр нэг ер нь төвдөрх марк гэх юм. Их гээд одоо хэдэл авч ирдэнээс одоо энэ яхад би ч одоо тэгээд энэ хэдийг нэг 80 дуртай болгох гэдэг л үзээд байгаа. Ханаа хаваржаанаас одоо яаж байгаа. Тэг одоо энэ үнийг барьж байгаа тэгээд. Чулууга одоо ханаас Чулуу бол манай ханд ихми. Энэ манай ар санд гэдэг манай ходог байдаг. Тэр хоёр малын хөлөөр хөглөрөөд чулуу хашин тардсан байсан. Одоо нэг талын бас ходог авихаа чулууг зөөвөрлээд. Энд дээр бас хашаа бариад авчих бол тэгээд ходог маань сайхан болно. Энэ хавьдаа даварж аюутай талах гэдэг шүү дээ. Ийм л ятал. Дүүнэртэй гал үзэж байна. Манай сугардарч ингээд хэдүүлээ ирчихэл. Үзэж байна та. таны хувьд урд нь ер нь чулуу ороо барьж яв. Гоод урд нь чулуу ороо барьж байгаагүй. Юм байхгүй. Одоо л анх удаа л үзэж байгаа шүү дээ. Одоо анх удаа л гинтгүр яг хөө бол бас нэг зэрэгт үед бол автогаа болол бас нэг яг нэг атомны хашаа бизнес чулуу болгож ирж нэг хичээлэмэр тусгаарлаж тэгж яг нэг баг зэргийн барихад бол өчтөө өгч байсан да. Энэ бол ямар ч гэсэн нэг иймэрхүү чулууг иймэрхүү байдалтай ингээд тавьчихад бол энэ дээрээс бол тиймэрхүү болчих гэсэн нэг вакцаа бол байх нь байгаа. Тэгэл одоо яг ус нэг барилгахад бас ажиллаж ийсэн. Ийм үнний ховд. Ер нь бол зангараараа бол энэ болчих байх л гэсэн бодол бол ер нь багтаад байгаа. Тэгээд одоо ер нь яг ямар ч гэсэн нэг 7-8 машин чулуу сая нэг хэдэн өдөр татлаа. Одоо нүдээр харахад бол нэг 50 орчим санаж. Дээшээ өндөр нь одоо хэр өндөртэй байх юм? Гэхдээ тэрнийг би бол сайн мэдгүй ямар ч гэсэн ажраах мах тэгэл өөрсдөө ямар ч ажид байж байгаа юм. Өндөр нь хэд болоо шүү, өргөн нь ийм болоо шүү гэдгийг юу ахаа. Бид нар бол ямар ч гэсэн хийх иймэрхүү үүрэгтэй. Тэгэл одоо энэ тэр бата гэж энэ дүүн голчилж яаж байгаа хүн амжаа бид гурвал байна. За одоо чулуу ороо барих ажлыг бол одоо ерөнхийдөө гол ер нь гардаж хийж байгаа юм бол одоо батаах байгаа тийм ээ. Батаах ер нь урд нь чулуу ороо барьж юу? Ваа гайч хин анхал барьж. Урд нь хөрзөө ороо бол барьж ирсэн шүү дээ. Хөрзөө ороо барьжсэн. Энд димбихгүй шүү дээ. Хөрзөө ороо барих чулуу ороо барих хоёр чи ер нь хоорондоо төстэй юм шүү. Өөр бас. Төстэй. Яа чулуугаа эвлүүлэх гэдэг нэг. Энд ч яг одоо нэг гიშгэ гаргаад ирж байгаа болохоор бас хэлбэртэй чулуучаа бас байгалах юм болохоор Хөрзөө хийж байгаа. одоо ер нь хэд хоногийн дотор дуусхийг гэж бодож байна таны хувьд? Мэдгүй тэр юм байхгүй л. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Явамыг худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчлэгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Явамыг. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Манай нэвтрүүлгийн оролцогчид хамтран ажиллаад баггүй хугацааг хамтдаа өнгөрөөгд байна. Энэ хугацаанд бие биенээ таньж мэдэж дасан ээлэгшиж хэдийний айл аймаг байсан улсууд шиг итгэл хүндлэн харилцан хүлээлцээд байгаа билээ.
Энэ ч утгаараа манай нэвтрүүлгийн оролцогч тогтох баяр түүнийг эргээд сегмэд нар дүүнараа хишиг өндөр суманд ирж мал маллах талаар санал тавьж дүүнэрж нааштай хариу өгсөн талаар бидэнд ярьж байсан юм. Үнэхээр л амьдрал сэсгэлсэн сайхан нутаг бол булган нутаг. Яг дээр манай нэг охинд хадаг тавих юу улсууд ирсэн. Тэр би дүүндрээ дуудсан чинь 2 хоног өмнө ирээд 2 хоног төрүүлж ирээд амраа вэрээгээд тэгээд ирсэн. Тэгээ би нөгөө одоо хотод 8 хийд юм л да наран туулцах тэр тэгээд яг 8 муутчлаа гэж яриад одоо ер нь юу хийдэг юм бэлээ. 8 их муу болчлоо. Яаж амьдрд юм бэлээ гэхээр чи та хоёр залуу улсууд адилхан малдаар өссөн. Малын дүр байлгүй яах вэ? Энүүгээр ингээ малчаа авах сонирхолтой хүмүүс байд юм байна. Одоо би ч гэсэн одоо бүгдөө ингээд айс хаалт буул бас төрсөн юм сайхан штэ. Мэдхгүй чадахгүй юм а бид нар заагаад үгүй ингээд ор хол аймаг явчих гэж байгаа ш ингээд нэг баригадад ингүүл яасан юм аас ингээд тэгсэн чинь за би гэрүүлээрээ ярилцъя гэсэн. Тэгээ тэр хоёр ч юм бол 30 дэх хүүхдүүд гүүгээс саач нөхрөөс саач нөхөр нь бол багтаа сонь хариулж исэн юм билээ. Тэгээ ор тийм хотын хүмүүс биш дөр байгаа болохоор би одоо 8 муу бол хоёулаа л би 8 хийдгийг. Тэгээ ерөөхдөө 8 онцгой болчлаа гэж ярина лээ. Тэгээ одоо 8 онцгой болцсон юм бол ер нь ингээ мал бүгдээрээ малчи мал руу гаруул яасан гэдэг л энэ их зүгээр төсөл байна, энэ их зүгээр юм байна шүү гэдэг ингээд. Тэгээ энэ Батбаяр нарын таньдаг мэддэг бас хүмүүн дээр ингээд ирчүүл биднэрт хоорондоо холбоотой бас их зүгээр юм уу гэд ер нь нэлээл хэлсэн би. Тэгээ одоо хотод очиад ярилцаад ер нь эндээс явахдаа бол тгий гээ явсан. Тэгээ одоо хотод очиод гэрүүлээрээ ярилцаад хариу өгөх бах. Тэгээд тэднийг чинь 2 хүүхэдтэй том банд нь оюутан болцсон. Бас цэргийн сургууль сурдаг. Баг нь бол энэтэй ч 100 хүүхэд байгаа юм л. Тэгээд баг хүүхдээ сургуульд ортол нэр хөдөө байчт юм уу ч гэсэн юм. Яриал яачсан. Баба хайм. Харин би одоо бас хандтаад тэгээ залуу хүмүүс юм чинь та нар биднээс ямар баг 30 дэх хүүхдтэй залуу байлаа. Тэгээд эдгээр чинь бас багтаа бүгд л мал дээр л байсан юм л да. Манай тэр дүү бол хөргөөмөс саач тийм чинь ямар цаас айл дээр хэд нэг сайн сүлэнд нэмэрлээд чадахгүй би чадахгүй гэж зогсоод ахгүй л ах юм болчихсон. Тий. Нөхөр нь бол хонь хариулчин. Бүр адуу маландаа бол тийм сайн биш бахаа зүгээр хонь бол хариулаад байх. Тэгээ өчигдөр энэ Батагийн дүү очиж уулзах хэрэг очиулзаад бас ямар хуусууд байдгийг гэр онд очиуцээ мал хөөгийн бас яриа хөрөгийн чагны гэсэн боталтай очсон юм би. Тэгээ яг дайчгүй сайхан ажилласан тийм л хүмүүс байна. Тэгээд яг бас өгшөөч юм малтай хайлууд болчихоо гэсэн усуд их л байд юм байл. Тэгээд тэр хоёр маань шийдээ гаргуул энэ хоёр маань бас гайгүй айлд өгч явуулах одоо малаас жаахан төсөөрсөн хүмүүс чинь за тэгээрээ ингээрээ гэж зааж өгöd ахад бол мэдээж хийгээл юм л та. Тий. Тий айлууд бас зарын дагуу малчаа авсан. Тэгээд хэцүү янз янз авиртай хүмүүс ирсэн тэргээл ярих юм. Тэгээд бидний чинь тэртээ дөрөв хороо цэрэг цагдаагийн бичиг баримттай ардаа гэрээ мөрөттэй ирцгэж байгаа юм чи. Тэгээ бас ирж байгаа айлаа асуудалмаар л юм бол гэж би харсан. Манай нэрсэн улсууд дандаа ийм сайхан хүмүүс таарахгүй шүү дээ бас. Тий манай Батагийн энэ хоёр шиг ийм сайхан түшигтэй тулахтай ийм сайхан хүмүүс одоо бас таарахгүй учраас хоёр аль талын судалмаар л юм байлээ. Юм хийх гэсэн ориглон сэтгэлтэй хүүхдүүд ирдэг. Тэгээд ингээ бас нэг яхарлаад янз янз болоод байвал одоо нэг залуучууд юм үг даах биш. Тэгээд тийм юм тэр тал малын сайн судалмаар юм л гэж би бодсон. Бас нэг одоо залуучууд тий пүү папа штэ. Жижиг юм даа болчих. Папа. Тий, туслах малчин гэхээр чинь их тийм ядарсан одоо бүр нэг найгуу амьдрал нь яа гэсэн хүмүүс ирэхгүй шүү дээ. Бид хоёрын хувьд ч юм бол бас л компани байгуулж лээсэн, цайны газар түрээслэл ажиллуулж лээсэн, хувийн амны хэдэн малтай бид хоёр ч юм л хийжсэн дээ. Өндөрөө бас өчнөө хүмүүс ажиллуулад ч юм хийж лээсэн. Гадаад дотоод ч явж үтсэн шүү дээ бид хоёр. Тэгээд заавал туслах малчин гэхээр л хүмүүсийн ойлголт нэг зарц ирж байгаа юм шиг л тэгээд одоо ингээд энэ малжихын төсөл нь бас дэлгэрэнгүй сайн тайлбартай баймаар юм уу. Тэгээ яг эхнээсээ ингээ гэрээ мөрөөгөө хийгээд яхтаасаа тохиролцмоор юм байна даа л гэж харсан. Тэг бус тулсууд ямар байдгийг бас ингээ сонсож байхад
тийм малчин ирээ тэгээ сүйдлээ, ийм малчин ирээ зарын дагуу тэгээ юм болгоол ийм муу хүмүүс ирлээ гэдэг юм лээ. Маань бит хоёрын Азийн байргыг сайхан хүмүүстээр ирсэн болохоор бит хоёрт бол ямар нэгэн тийм асуудал бол байхгүй байгаа. Сайхалтын дайтай газраас үнэрэн сэнгэнсэн, салхин доогуур өнгөрөхөд амт нь мэдрэгдсэн адуутай айлын айрыг гэдэг идээний дээдээ хөхүүрэнд байхтан аагийн шоогсон хул дүүрэгтэй тосон бомбийсэн идээний дээд Монгол айрыг тийм ээ. Булган аймгийн хишиг өндөр сумыг адуугүйгээр айрыггүйгээр төсөөлхийн аргагүй. Тийм ч учраас эднийх айрыг сайн хийдэг айл. Айрыг гэдэг ундаа хүний биед нэн тустай. Айрыг уучсан байхад өлсөх нь ховор. Магаасаа айрыг хэрэгдэж өссөн хүний царай зүсн хүртэл сайхан байдаг хэмээн айрагтай нутгийн ардын ам дамжийн шагшин шуугдаг яриа хуучнаас дурдаад байвал олон сайхан зүйлсийг өгүүлэхгүй. Манай нэвтрүүлгийн оролцогч хишиг өндөр сумын малчин Ган Чимэг айрагныхаа талаар ийхүү бахархан өгүүлж байна. Манайх чинь айргаар сумандаа бол 2 тал дээ. Тэгээ ер нь айргаар дэхүрлээ. Сайхны дараа. Тий. Яг манай сумандаа айраг шалгаруулахын айгүйх болд шүү дээ. Байсгээд тэмцээн болно. Цагаан эдэний уралдаан болно. Тий тэр мөрөнд тэгээ би цагаан эдэгээр шалгаруулаад сагнууд магнууд урамшуулж лээла. Тэнд одоо цагаан эдэ боловсруулах ээж юм аа. Анх цагаан эдэ боловсруулах манай хадан байж би манайхсан дашин хэлсэн сумын төв дээр байсан. Тэгээд одоо сүүлд нь энд би мал дээр гарч ирэхэд манай ээж хоёр хойно маа ялахгүй яа чи малчин болно даа гэж хэлсэн. Тэгээд одоо жирогийн жамар тэгээд болтлээ энэ одоо тэгэл хүн дагаад өдөрхөж. Тэгсэн шүү дээ би тэрнээс өмнө бол намайг 1-р ангид ороход л ээж аав маань төвлөлдсөн би айлаа баг. Тэгээд төвлөлдсөн. Тэгээд ерөөсө хөдөөнийх гардгүй хаяа нэг яг ихчиндээ очиж яа. Тэгээд хаяа хоньны наагур цагур явна л таа. Том ихч маань хөдөө малтай байсан. Тэгч дээр гарч өдөөгөр хаяа нэг явна. Тэгтээ бол тэр болгоо эмгтэй хот болох хонд явуулах шин. Ямралтаараа нэг очичвол тэгээ сүулдэ энд ирээд болчих болохтой тэгээд яаж үнээс ан хадмандаа ирчихэл өхөр мөрхөр айж орлол зүхтааж явсан чинь тэгээд одоо ингээд малчин болцсон сууж тий. Тэг ямар хүнийг танаас нь малчин гэж заяах ш тэгээд хүний амьдрал болгоод. Одоо бол тэгээд цагаа дээр сихгүй юм гэж алгаа. Бүгдийг хийж гин. Тэгээд намар бол ааруул их зардаг. Энд цагаа дээр үзэсгэлэн худалдаа ингээд манай сумч одоо баг багуудын хооронд манай сумч бас тэмцээн зохиотой. Тэгээд багуудын хооронд уралдаан тэмцээн зохиогоо цагаа дэмэд энэ үзэсгэлэн худалдаа гаргана. Тэрэн дээр бол цагаа дэгээ байнга авчаарна. Тэгээд ер нь үзэсгэлэн худалдаанд тэгээд айраг майргаа бол манайх аяг зарно. Үзээг бол амтгүй хүн тэгээ манайхыг яагааг багт өөрснөө нэг мэддэг болохоор тэгээ хүрээд ирд. Тийм мав юм авъя гэл цагаа дэгээ дорн хүрээд. Тэнцээ уралдаанаас сайн болсон. Тэгээд тэгж байгаа л тэгдэм байгаа. Тэгээд өшөөхөл юугаа авъя л гэл. Эдээ авъя. Тэгээд захиалчдгийн намар тэдэл хэл ааруул авш эдэл ааруул авш үгээ захиалчихна. Тэгээд тэргээр нь одоо бол тэгээд нөгөө тараг эдмэг гарааг байгаа болохоор тараг авъя гэсэн улс их л байна. Тэгээ бас хэдэн тугадаа махлуулъя бас нэг одоохондоо бол нэг яасан юм гээд сүүм үгийн маань ирээд авчаад ахаар тэгээд яах вэ. Тэгээд ирээд авч байгаад нөхцөл яг оруулж бол одоохондоо зарахгүй л. Хүмүүс ирээд одоо хэрэгцээтэй тэгээд аймаг явах гэж улс мөсөл ингээд зам дагуу болохоор ч ирээд манайх ч могооч гэсэн зам дагуу босчих. Угаасаа нааталтаа. Тэгээд хүмүүс ирээд хэрэгцээнийх аймаг аваад явчихна. Үзэсгэлэн худалдаан дээр аваад цаарна тэрнээс тэр болгон бас төвөр яваад зараад чаддаг юм уу тэгээд. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай юм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек.
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Малын үйлдвэр угсаа үржил селекц гэдэг хамгаас чухал зүйл. Галшир сумын хувьд шандаа сайд хурдан хүлгүүдээс гадна улаан ямаа гараан алдартай нутаг. Галширын улаан ямаа нь ноолуурын гарц сайтай гараан алдартай. Хишиг өндөр сумын сайн малчин Эрдэнэбат. Хинти аймгийн сайн малчин Очирбатын хотноос ухаан ишиг авахар болоод байгаа нь нутаг холдуулж ямааныхаа цусыг сэлбэж байгаа нэн доривтэй ажлын нэгэ. Аа бас нэг 3 хүн ишиг авна гэж ярьсан. Тэгэл 7 сар гаргал тэгэл олж ирэх багт. Тий. Тэр улаан ямаа болохоор ноолуур сайтай л юм. Хилээ тэгэл урагтаар гарч байгаа ямаануудаа сайн ноолуур ямаа гэж бодоод эвэн бодоод. Энэ чиний 3 ишиг авъя гэж ярьсан. Тэгээд одоо 7 сард л олж ирэхээс одоо олж ирээд бас юм ялах юм бас арай болоо. 7 сар гарах чинь тэгээд гараг одоо тэгээд салах болж ин ишгмэд тосд нь хариулаад тэгээд манайхан жигсэн тэгээд 8 сарын 1-нд нотлон орго ишгэ тусдаа хариулж ирсэн тэгээд энэ жилдээ 9 сарын 1-нд ялган та. Одоо ухаан ишиг хариулдаг хүн бол одоо тусдаа байгаа тийм. Ухаан хариулдаг айл тусдаа байгаа. Нэг хоц одоо тэгэл нэг хурах штэ. Одоо энэ гарч байгаа чинь тэгэл намар явна. Тэгээ нэг хоцонд нэг хурах, нэг уханд нэг ишиг. Тэгээ 2 ухан бол 2 ишиг. Тэгэл 6 ухан бол 6 хурах гэл. Тэгээ яг хургаа эднэр нөгөө яг авах болохоор яг төлөг нэг төлгөнтэйг яг 2 хоцныхын 2 урган тэгэл нэг төлөг гэж шүдлээ хоног л явчихна. Тэгээд шүдлээ хоног 2 урганы юу авчихна. Тэгээд 6 юу өгөх чинь бид нэр яг нэг 3 гэл өгөх тийм. Зөвхөн хариулж байгаа айлд одоо ерөн зайдуухан л бууж явахгүй бол одоо нийт зөрөөл одоо бас балаа юм байна. Өө энэ зайдуу буудгийг. Зайдуу уухгүй л энэ намарч одоо ороо ороод ирэх чинь. Тэгээд энэ яагаад ч холоос гүүгэл ороод ирсэн. Тэгэл нийлж. Оцхон чимэр тэгэл энэ намар ороо уулаас та нүгэлт юм дийлдэг ч юм. Тажигнаа. Одоо хүний хуцхныг бас тарга твэргийн сайн авахгүй бас болохгүй шүү дээ. Тэгээ энэ хүний хуцааруулж байгаа хүн чинь тарга твэр одоо сайн авахулна. Нодлон бол энэ баруун талын хуцааруулж байгаа нь бол их сайхан орсон байл гоц тарга. Манай нааталдаа гэсэн жоохон таарах хүн л орсон. Хуцхны ч ямар омгийн ямар одоо хаанхын хуцхны байдгийг. Минийх ч одоо тэгэл энэ насан жилийн мэлингээс л олж ирж тавьсан. Хинтгээс нэг 2 хуц олж ирж тавьсан байхгүй. Энэ хариулж байгаа усуднаас хариуцлах муу хариулах юм байна. Тэгээд хүний хуц авч хариулчаад арай гайгүйг нь алга болгочоо тэгээд үхсэн гээл. Тэгээд яг нэг жоохон сүүмтэй дөрийн бол яг нэг үлдээсэн мэгтэй тэгээд. Арай гайгүй сүүл мүлтийг энэ аваад байхгүй. Би нөтөнч одоо 7 хуц өгөөд 4 хуцтай 3 манайхан 3 хуц нь манайхаа гал тэгэл нэг хуцын оронд нь төлөвөрт өгөөл тэгээ 3 хуцын нэргээл байхгүй. Тэгээ нэг ухантайгаа ингээд алга болчиход өрөөд ирсэн. Тэгээ сая бас нэг ялгаад өгсөн бас нэг ухан маань байхгүй өгсөн л гэж энэ тэгээд ямар сандаа тэгээд энэ энтигээс ухааны шиг зэрсэн манайхын жил одоо ухаан үг болчиход. Зуунаар идээсэн Монгол айлын зулаа шүргэх дээвэр хөхтөнгөрн цэлмэг нарны цэцэргаар томсон оосор бүчин бат найрсаг сэтгэлээр гагнагдсан
олны санаа луута. Галуун цуваа зэлдэхэд цэнхэр нууран тоглог. Гаднын хүн айлчлахад цэцэг тал нь өнгөлөг. Галуу эрнийг туулахад эрдэнсийн сан ариван гариг эрхэс дүүлэхэд эвийн санаа нь ариван. Өвгдийн үеэс орсон нутгийн минь хил тодхон. Өн эртнээс дуурсан үндэсний минь нэр содхон. Дөрвөн үлрэлд сэлгэсэн гэрийн буурын тамгатай дөмөн дуулан давгсан эрийн хиймар жавхаатайсан билээ. Эрхэм үзэгчдээ туслах малчийн нэвтрүүлгийн нэгэн дугаар ийхүү өндөрлөж байна. хамт явъя. Одоогийн хот ханаа эрсэлж тэнгэрт уньяалгоод нарандор тамхагоргоод намайг чамайг наашригч байна. Талуна задандарья завал тийшэ хамт явъя. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.